бүтээгдэхүүний бүртгэлээ буруу хийж юм бол та өөрийгөө юмд авчиж өгч байгаа байхгүй. Жишээ нь байцаагч ирээ хотлох гарлаа. Тийм ээ? Байцаагч ирээ таны бүртгэлийг үзлээ. За дээж байна уу? Байгаа бол дээжнээс бид нар сорьцоо. Хэрвээ дээж байхгүй тэнд зөндөө олны камерсан хоолны орж ирсэн бол таны бүртгэл тэгээ таны тэр одоо дэлгүүрийн одоо бүх технологийн процессыг үзэх юм шиг. Яг тэр бүртгэлээ та үнэн зөв хийчээ нүүр бардам байв. Надаас болоогүй. Манай дэлгүүр наадах чи хариуцахгүй. Манай дэлгүүр өнөөдөр хөргүүр нь ингэж ажиллаж байна. Би өдөр болгон ингэ бүртгэж байна. Би өдөр болгон би 3 удаа бүртгэж байна хөргүүрийнхаа. Жишээ нь өндөг ч юм уу тийм. Ялангуяа түргэн гэмтэж мод бүтээгдэхүүнээ химийг би өдөрт 3 удаа бүртгэдэг. Энийг хэлбэлцэл нь юм байна. Энэ надаас гарах хүмүүс олт байхгүй. Бүр нүүр байхгүй. Тэгээд болно шүү. Эцэст таны гараагүй эцэст хүн асуудал гэхэд шүүхийн өмнө очтоо гэхэд таныг юу хамгаалах юм бэ? Дотоод хэлбэлтэй бүртгэл байна. Түүнээс биш та 1000 удаа очоод тийм ээ? Очоод надаас болоогүй гэж хэлээд энийг яг бодлого барих юм уу? Биш байхгүй. Гэхдээ тэр бүртгэл маань өөрөө хууль ёстой байна. Жишээ нь ялангуяа тэр температурын бүртгэлүүд бол бүр хууцсан дугаартай. Дугаарлаад бүр арайхан тэр бараг архив зүйл байхгүй. Хууцсан дугаар. Яагаад дугаарлаж байна? Тэр дундаас нь юм алга болчихгүй, хууц алга болчихгүй гэж. Хэрвээ таны ажиллаж байсан бодолтойч факт хийгээд гараа явцсан. Тэгсэн мөртлөө яг өөрийнхөө бүртгэсэн. Яг тэр эргэцэгтэй хуудасаа бүр ураад аваа явцсан. Та яах вэ? Та тэрийг яах вэ? Энэ хуудасд нь дугаартай юм чинь. Тийм ээ? Та энэ дугаартай шүү дээ. Миний энэ бүртгэлийн хуудас дугаартай.